Чингис хааны тухай таны мэдэхгүй баримтууд. Та Чингис хааныг зөвхөн дайчин жанжин гэж боддог уу? Тэгвэл танд гайхалтай баримтуудыг дэлгэе. Тэрээр Тэмүүжин нэртэй төрсөн бөгөөд хүнд хэцүү амьдралыг туулсан. Эцгээ хорлогдсны дараа овогтой хаягдаж гэр бүлийнхэнтэйгээ амьдрахын төлөө тэмцсэн. Тэмүүжин бүх Монгол аймагуудыг нэгтгэж 1206 онд Чингис хаан цолыг хүртсэн. Түүний удирдлага дор Монголын эзэнт гүрэн дэлхийн хамгийн том эзэнт гүрэн болж өргөжсөн. Чингис хаан зөвхөн дайчин бус бас гарамгай хууль тогтоогч байсан. Тэрээр их засаг хуулийг батлан шашин шүтэх эрх чөлөөг баталгаажуулж худалдааг дэмжсэн. Чингис хааны нэр хүнд өнөө хүртэл оршсоор байна. Түүний удирдлага, зохион байгуулалт, хууль дэдлэх зарчим нь дэлхийн түүхэнд гүн ул мөр үлдээсэн. Чингис хааны тухай илүү ихийг мэдхийг хүсвэл бидний сувгийг дагаарай. Лайк дарж, сэтгэгдэл бичиж, найзуудтай хуваалцаарай. Монголын түүхээр аялаарай.